Өө найзсаа зүүх юм бэ те. Үш миний найз таксинд ямар байна? Гоё шүү. Янзын өнөөдөр орлого сайтай. За. Өнөөдөр өглөө гараад 40 мянган төгрөг хийлээ. Чи өдөртөө эдийг хийж байна. Өдөртөө нэг 50-60 мянган төгрөг хийчихсэн шүү дээ. За сайн барьж чадахгүй. Энэ ч бас нарийн мэрэгжлийн ажил юм шүү. Тийм үү? Тий. Энэ нөгөө газраа сайн мэдэх хэрэгтэй юм байна. Тэгээд юу яадаг? Газраа сайн мэдчихэж ингэж явах хэрэгтэй юм байна. Тэгээ над чиг ингэж бас олон жил хийсэн таксинд яваад хэр удаж байгаа л шүү. Удаагүй шүү дээ. Би ганцаараа амар гейморж явлаа л та. Тийм үү? Тий. За төгжрээд үл чи юу хийх утга юм те. Тэгээд за ер нь ээж рүү очиод нэг уулзч тийм билүү л гэж дотор бодоод. Зорьцсон юм чи тэгээ өнөөдөр чи бороо хур ороод ямар гоё. Харин тийм анхны бороо очсон. Энэ анхны бороо тэгээд нөгөө хувтай хүн хур бороонор гэдэг шиг өнөөдөр бүр очих гэж байгаа юм шиг шүү. Харин тийм би яг санагдаж тийм шүү дээ. Тийм шүү дээ. Тийм. Анхны бороо гэд бас миний дуу гэдэг. Бас тэрнтэй адил. Нэг айлчаач. Баялаа. Одоо дуусгалаа. Өнөөдөр яаж яадаг сайн хоолойны бичлэгэнд орцсон. Тийм тэгээд нөгөө юуны дуу манай нөгөө хамтлагийн нөгөө чи урамч дуу шинжилсэн хөлбраар дуулаад. Тэгээд ерөнхийдөө нэг шинжилсэн хөлбраар дуулаад яатсан байгаа. Тэгээд нөгөө сайн хамаагүй орилчоор бас тэгээд хоолой молоо. Биш минээс тэгвэл замаасаа юу яа? Дэлгүүрээр ороод сүүсэл авъя та тий. Сүү аваад манайс бодоод байгаа. Тэгээ сүүсэл авахгүй болохгүй шүү дээ. Ээж уурлаа шүү дээ. Чи сайхан сүү хайш хан сүүний мөнгө харамлаад байгаа юм бол манай одоо миний найзад бол карманд бол сүүний мөнгөтэй л явж байгаа. Би одоо бурцгар байгаа шүү дээ. Одоо нийтдээ чинь за сая чинь өглөөнөөс хойш 60-70 мянган цас вэ шүү. Хамгийн гол нь дэлгүүрүүд лизингээр сүүм өгд юм уу зээл мэлээр. Юу яриад байгаа. Манайстай бүхэл юм одоо бартер болсон байх шүү. Сайтай айлаа шүү чи дээр. За яах одоо тийм. Нэр ярилцлага миний найзад таалагдав. Их хайтайхан. Гоё болсон билээ. Тэр өөрийгөө хараад би таньдаг шүү дээ. Ямар гоё гардыг гэдэг чинь тийм. Өө чи чинь тэр өдөр чинь зүгээр ямар ч гоё малгай өмссөн. Яг л жагаах. За баярлалаа. Айгу тэгээ тэр нөгөө жагаахтаа сүлд тэр эрдэнэтэй тоглосон тэр нэг дуу муу чи ямар гоё юм бэ. Аав хоёр биш гэцүү гэсэн шиг тэр хууль 2 жилийн өмнө болсон. Бодрол номны юу байхгүй. Нөгөө бодрол номны. Эрдэнэтэд хийсэн. Эрдэнэт тоглосон. Цөөхөн хүн зориулагдсан нэг 100-аад хүн зориулагдсан тийм юу байхгүй. Бишгээ хэлсэн юм шиг. Зүлзээ мүзээ мангар адилхан хөс. Тэгээд би тэрэн дээр чи би чинь үед нөгөө гэрт нэг жигэн байсан нэг ихнэр хүүхдтэйгээ илэг бүтээн амьдралдээс болохоор айгу тарган цэцгэлэн гоё байгаас тустай. Тийм байх их гоё тарган цэцгэлэн. Чи нөгөө хөлс мүс чи энэ дээр тогтохгүй ингээд тостаац ингээд шууд ингэж. Чи тэгээ өглөө ерөнхийдөө нэг халтуурандаа гараад хідээс хід хүртэл явхад ерөн баримжаагаараа бас нэг хамгийн ихтэй хідийг хийж байна. Үгүй юу штэ. Өглөө 5 хүн гарчдаг байхгүй. Тэгээд үүрээр ихт гарна штэ. Тэр чинь тэгээд өглөө босоод ай кофегаа уугаал. Тэгэл гараал энэ халуун савнда усаа игээл сахар их багтаа йотон багтаа хийгээл тэгэл өглөө ажилдаа гараал. Тэгэл таксигаар яваад чинь тэгэл яг өглөөний усууд чи их зүгээр. Гэтэ манай Монголд бол ерөнхийдөө ийм бэ. Такси үйлчлэгээ болон үйлчилж байгаа хүн болон үйлчлүүлж байгаа улсууд нь тийм яг тийм такси үйлчлэгээ тийм соёл ихээр бас харагдахгүй байна. Ер нь сууж байгаа хүн тэр үйлчилж байгаа одоо би ч гэсэн бас хаяа бүдүүлэх зан гарч. Яагаад гэх юм бол нөгөөдгөө аваад галзуу юм шиг тавих. Нэг бол замаа мэдхгүй загнуулна тэгэл. Тэр чинь болон километрийн 2000 тал юм билээ л дээ. За. Тэгээд яг зарим улсууд болохоор 2500-аар явдаг километр нь. Тэгээ зарим нь болохоор шөндөө болохоор 3000 гэж байна. Би бол шүн явж чаддаг юм энэ нүд ам бүгэлцээд гэрэл мөлөө байгаад. Тэгээ манайх чинь шүн нөгөө дөрөн гэж байхгүй шүү дээ. Ингэ яваад байдаг. Үүрээр орой нэг 9-10 хүртэл явчихад бол гайгүй. Хий димиг гэртээ байснаас тэгэл нэг 70-80 мянган цаас бол хэлбэг хийчих юм чинь. Тийм надад бол хаваас болчихж байгаа юм тий. Одоо нэг ууж идэхгүй болохоор нөгөө юм чинь яг гидсүү ороод тэгэл мөнгө хөрөмөлтөд эхэлчихэж байгаа. Оо жагаах хүүхд биш үү? Өө жаргал сайхангүй хүүхд биш дээ гингүүт бас тип ми бөхөө. Бонус гар юм уу? Тэр гоё хөөчлөлт уусаа зөндөө өгдөө шүү дээ гоё. За. Тий. Одоо ингээл гоё хөөчлөлн тэгээд тэр чинь нөгөө гадаас доод яваад улсууд байгаад байгаа. Гарын тип одоо цайны мөнгө те. Тий одоо тэгэл үг тохиолдол байна. Зарим бүр ахаа мөнгө байхгүй ч гэдэг юм уу. Тэгэл янз бүрдөө. Тэгээд тийм хүмүүс яах вэ тэгэл? Яах вэ тэгэл тэр чинь нөгөө тухайн байдлаас л болно шүү. Тэгээд нөгөө бас нэг харилцан уялдаатай байлаа зүгээр юм шиг. Хэрвээ мөнгө байхгүй хүнээс одоо ямар юуг нь алдаа шүү дээ. Тиймээс өөрөө ах. Гэтэ манайхан тэгтээ бас тийм мөнгө өгөхгүй хүн бас ховор болцсон. Залуучууд чих гоё болсон байна. Ердөөсөө ингээл гоё арх өнөртүүлсэнд байхгүй болсон юм шүү. За болж такси бас ийм. Такси чинь дээр үчин биднээс арх уучгаар хүмүүсийн нүднээс сатаагаад таксинд ороод суурч одоо ч их гоё болсон. Үүнтэй би хичээгүй шүү дээ. Амар гоё. Энд чи ичгдүүл биш дээ. Хөдөлмөр хийж байгаа. Хажуугаар нь дуугаа хийж байна. Тэгэл ерөнхийдөө яах вэ? Чи мэдж байгаа шүү дээ. Ер нь миний найз ингээд таксиндаа явчихна. Тэгээд
завсар зайгаар нь бас нөгөө дуугаа хийх, нэг уран бүтээлээ их ажил мэж дамжуулаад явчихсан шүү дээ. Би ч одоо ерөнхийдөө гэр зүгээр ингээд таксинд явахгүй гэж болж байна л да. Яг гэр зүгээр суугаад нөгөө ууйтгал л шүү дээ ганцаараа үстэй. Бас нөгөө юм бодогдохгүй. Юм бодогдохгүй. Тэгсэн доор гараа авчиж байгаа байхгүй. Таксинд явсан нөгөө такси өрнө гэдэг чи өөр арх уух шалтгаан биш болчихж байгаа байхгүй нөгөө сатаа болчих. Хариуцлагатай. Тий. Гэртеж би өөр ганцаараа байдаг хүн баг хоол унд хийж идэхгүй шүү дээ. Тэгэл нэг гуанз ирсэн ч юм уу тэгэл голцоо гуанзанд ороод манай 13-ын натурны энэ гоё халиартай уушрах гоё ид. Тийшээ ороод нэг холдож болдож дайдаг болсон үйлчлэгч. Ах яах нь 5 уушраа ах уу тгий. Тасэл ингээл нэг зүгээр нэг хуушрын халиартай гуанзанд орох дүртэл өө замка ах дуучин гэж бас таних уу? Тгий шүү дээ. Одоо манайхан ч нэг үл нь сошиал хөгжсөн болохоор хүмүүсийн хандлага нь арай өөр болоод байгаа. Арх уугаад явж байхад бол бас танилтаа тэгтээ нэг сахал самбаа ургацсан ингээд явж байгаа. Тий. Одоо нөгөө нэг янз бүрийн дарс марс бодогдчихсон үг шүү. Болсон шүү дээ. Одоо бол зүгээр надад ганц бодогдож байгаа юм ганц сангаж байгаа юм гэх юм бол тэс уран бүтээл. Сая сарын хугацаанд уусангүй тэгэхэд баг 7 дуу шинээр бичүүлчихлээ шүү дээ. Ямар мундаг юм бэ? Нэг сарын хугацаанд 7 дуу. Тий. Тэгээ яг нөгөө эн чинь нөгөө цаанаас ориглоод байгаа байхгүй. Займаа ч одоо 1-2 жил зү үнэхээр ингэж явлаа. Тэгэхээр одоо жоохон уран бүтээл рүү орчих гэдэг. Тэгсэн манай нэг найз бидэн займаа чи яа өгөх гэдэг юм шүү дээ. Яасан гэдгсэн чи. Чи сүүлүүд арай л амар ирчимтэй яваад шүү. Төгсөөх бас тэгээд байгаа байхгүй. Займаа чи шүү дээ. Арай л төрөгдөөд шүү. Хурдтай ажиллаад байна. Хурдтай байх шүү л. Ахаа одоо яах вэ гэж хэллээ. Цаачаа бас миний төлөө санаа зовд нь харж марчгүй зэгээл санаа зовоодох шүү. Энэ хитрхи стресстэй. Хүүш одоо харуулчин залууч идэв шүү дээ. 20 мөртөө хүмүүс харуулдаг шүү дээ. Харин тийм ээ. Одоо тийм энэ чинь нийгмийн стресс байгаа даа. Гэхдээ нийгмийн энэ стрессийг биднээс гой өнгөтөр арах юм бол стресс биш үү? Манайс жаргацсан болчих юм шиг харагдаад байгаа. Чууд харалт хүн хөдөлмөрлөд явах юм бол тэгэл таксинд яваач мөнгө олж гин те. Годамж цэвэрлээч мөнгө олж гин. Цалин голохгүй бол шүү дээ. Ер нь найзаа ингээд таксинд явж байхад тэгэл айгүй тийм бас нэг юм хэцүү бас нэг тиймэрхүү хүмүүс үйлчлүүлэгч нар тохиолдож байгаа. Яг одоо чи яаж ч юм бас нэг арга ивийн олж харьцаж тий мэдээж чи тай саядлаас сот үлчүүн бол нэг байх болчихжээ гэл тий. Тэгтээ нөгөө хүмүүсийн хувь хүний характер нөгөө яриа эдгээр бас их дээрэнгүү байдаг шүү дээ. Тий ердөө мэдэгдэн шүү. Би тэгтээ тэр үедгоо шалбагнаас болж ирсэн шүү дээ. Таксинд машинтай байна гэд хүн загнах нь арай тэднээс чи зөөлхөн загнаж байгаа байхгүй. Чи гудамжинд арх угаанда явж байхад бол нохоо хүртэл хуцсан шүү дээ. Таксинд явна гэдэг чинь бас арай нэг левел хэлж байгаа. Тэгээд яг хүнд үйлчлэнэ. Тэгтээ тэр улсад бас дээрэнгөө өгчлүүлж хаана гэдэг утга. Тэгэл арга минь бодвол юм ш. За юм тийм. За бүр болохоо байцсан тэгэл агсан согтуу тавиал эрдөөсөд дээрлэхэд авах юм бол за таны хаан гэж юу байт юм бэ гэж хөөгөө болчихсон. Бүр арга зам байхгүй шүү дээ. Орж бааварлал ингэж тэгж яв зөөлхий яв мовч гэдэг те. Тэгээд тийм бас нэг характертай улсууд байдаг шүү дээ. Нэг бол нэг ихтэн мөхтөртэйгээ муудалцсан нэг залуу ч юм уу те. Тухайн үеийн байдлаа шалтгаалсан улсууд. Тэгээ яг тийм улсууд зөндөөлтөө гамир зэрвэ. Тэгтээ дийлэх нь гайгүй шүү манайхан ч бас. Тэр сүүлүүд бол өстой гоё гарч байна зам. Баярлаа. Тэр янах чи яасан ч гоё. Үгүй би биш ээ. Одоо энэ ард түмэн одоо энэ одоо сошиал үзэгчид ерөн бас н одоо ингээд чамайг дэмждэг хүмүүс бол ингээд шал өөрөөр харж байна. Чи болохоор ярьцлагыг үзээд. Дээрээс нь энэ одоо уран бүтээлээ хурдан төрөөд одоо бас тоглолт хийдгэн бахтаа гээл над руу ч одоо бас нэлээд ярьж гин өгшөө. Нэрээ бас сүүлүүд бас тоглолтын талаас бодогдоод байна. Гэхдээ одоо чи ээжийнхээ газар руу явж штэ өгшөө. Тэгээ ээжтэй сайхан чи ерөн ээжтэй бас ээжээ би нэг би даасан өста тасарсан тоглолтоо хийе ядар гэл бас надгүй хоёлоо нөгөө хоол идэл сууж кофе уугаал сууж чи би ээжтэй тэгж амлаж исэн юм а гэсэн. Одоо тэгвэл тэгэл ээжийнхээ газар сайхан хоёлоо газар дээр нь очиод сайхан тоглолтоо яриад хоёлоо наашлал татах уу. Болно шүү дээ. Гэтэ хамгийн гол нь яг ээж бас зөвшөөрч өгнө гэдэг бол зөвшөөрөл авах хэрэгтэй. Тийм миний найз зүв яг үнэ. Цаа чин бас замдаа чи арай яарад энэ юм гэх юм бол бас тий. Гэтэ яг ээж бол дургуцгүй хуу арх ууж яснаас л тийр шүү дээ тий. Хоёлоо өнөөдөр яг сүү сайхан бариад очие тэгээд тоглолтоо хийгээд хоёлоо бас мөнгө зоостой болчоод хоёлоос 99 сарнаа бариад бас ирэх өдөр ирэх л тийм шүү дээ. 99 сарнаа ямар гоё юм бэ тий. 99 сарнаа гоё шүү дээ. Чи гэж бодож байна. Ээжтэй бас манай ээж бас нэг жоохон нэг бодит амьдралтай чи одоо 99 сарны орон ганц ширхэг сүү аваад ирэхгүй байсан болоо гэх үтэй. За тоглосон шив. Манай яшин цэцэг амар дуртай. Өөр цэцэг их тарьдаг бүсгүй. Тий. Өөрөө цэцэг шиг бүсгүй байсан. Тэгэл эрдээсөө айгуугаа цэцгийг ингээл гэрт ингээл ямар гоо үнэртэй гэж. Би гэр тамиг татгаар тэр цэцгийн үнэр нь шууд
тэр баг тамхины утгыг дарж байгаа юм чинь. Тийм болно зэгт. Чи ч одоо нийт хэдэн дутаа болчихсон. Би чинь ер нь амьдралын төвшөнд бол сая тоолоод үт дээр нэг 2 жилийн өмнө номоо гаргахтаа дууны өгнүүдэд тоолж үзсэн 200 ширхэг битсэн бэл. Дууны өгтэй ай майтар. Яг одоо бэлэн одоо яг бэлэн болцсон яг өөрөө соло дуунуудаа үтсэн нэг 50 60 ширхэг дуу болох юм. Оо пүүл юм биш үү? Тийм шүү дээ. Бараг 2 концерт. Гэхдээ хамгийн гол нь бас үзэгчтэй хүндлэх хэрэгтэй л дээ. Тэр чинь нөгөө харилцан уялдаа байгаад байгаа. Одоо шийдвэл тоглолт хийлээ гэхэд за 20 дуутай байна уу 15 дуутай байна уу чийсний те. Тэр нь уянгаар эхлэх үү одоо төрөл бүрийн насныхан үүсэх болохоор бас нэгтлийг барьсан рэп дуулах бас нэг хэцүү хипхоп дуу те R&B дуу. За тэгээ уянгийн дуу дуулах уу cover дуу дуулах уу гэдэг асуудал болоод байгаа. Тэгэл нөгөө тоглолтын бас нэр сүрнээс нэр гэж сонирн байгаад байгаа байхгүй. Чи уурамч гэдэг тоглолт хийх юм уу? Эсвэл Янакин ч юм уу? Эсвэл бодролч юм уу? Нэр ингээд бас бүх шаардлагатай. Тэгэл бодож байгаа юм байна да миний. Тий. Тэгэхээр нөгөө чи уурамч концерт хийж болж юм л та. Гэхдээ эн чинь нөгөө хамтлагийнхаа хэдийг бас хүнддэх хэрэгтэй. Чи нөгөө 4 хүний 5 хүний хүч хөдөлмөрөөр бүтсэн те. Бас нэг юм явж байгаа болохоор бас харилцаа уялдаатай. Зүгээр соолоо гэдэг утгаараа яах юм бол яг нэрнүү зөндөө байх л да өөр шинээр зохиогоод яг өөрийнхөө карьерийг хөөрөхөөр болох юм бол яг хамтлагийн эдмэдтэйгээ ярилцаач гэдэг юм уу. Тэгээд яг чи уурамч гэдэг нэрлэлсэн ч болно. Яагаад гэвэл хамгийн анхны миний зохиосон хийд дуу болохоор тий. Тэгээд одоо тоглолт гэдэг ихлээр өстой санхүүгийн асуудал бол бас асар чухал л да. Наач асуудал байхгүй. Одоо би жишээлбэл маяг үгүй надад бол ингэж дуудаа юм. Хоёлоо ерөөхдөө бас ингээл нөгөө ярьцлага хүргэж яхад бас нөгөө одоо манайхан чинь урлаг уран сайхныг их дэмждэг болчихжээ. Тийм шүү дээ. Тэгэхээр бас ингээд бас замкагийн минь бас ингээд дэмжээл бас нэг ивент гэж байгуулгын ойлго гараад ирвэл хамгийн гол мөнгө санхуул байна л да. Тэгээд яг уран бүтээл бол бэлэн байна. Одоо аим формтой байдаг. Сүүлүүд нэг жоон гам уншаад байгаа нэ зэн. Машин дотор жимээгүй яж хаад. Тэгээд дээр гам уншаа гэж чи хажууд нэг залуу байна. Ахаа илгээ цуг гам уншихгүй гэнэ. Тэгээ яг хөө хөгжилтэй юм бол зөндөл тэгэл бас нэг хүмүүс бас тэгээд би бол наавын хоолооноос нэг өнгнөөс нь цухтаах гэдэг аль болох нь өөрийнхөө өнгө ажлыг гаргая гэхээр яалж явах наавын хоолыг орж ирээд байгаа. Гэхдээ тэгэл яах юм хүүхэд нь явж байгаа. Харин тийм. Удам гэдэг чинь авиас гэдэг чинь өвлөгддөг нь юм л байна шүү дээ. Тийм нөгөө дорж яахын хүүхэд байсан бол дорж яах шиг дуурах бах та тийм. Яалж явахгүй яалтчгүй тийм юм чи яах юм. Тэрийг чи өөрчлөх гээд яах. Харин тиймдээс болж өгөхгүй юм аа. Тэгээ нөгөө хууч нөгөө сүнс хамтлагтайгаа дуулж яхад нөгөө юу байдаг гэсэн юм нөгөө манай хамтлагч дуулдаг аюу гоосод байдаг шүү дээ. Одоо манай лавга сооло, манай мөөгийн сооло. Тэгээ миний хувьд бол яг дундуур нь өгүүлчдэг тэгэл те. Дахилт махилтан дээр орчдөг гэсэн. Одоо нэг ганцаараа байж байгаа болохоор ингээд яалч байхгүй нөгөө юу ачиж байгаа байхгүй. Өөрөө дуулахаас аргагүй. Тэгээд нэг сооло дуушчийн зовлонг ойлгож эхэлсэн л дээ. За хэцүү байт юм байна. Тэг өөрөө нэг ганцаардад байгаа юм чи өөрөө дуулахаас аргагүй болвол тэгэл ингээл тэгсэн харин тэр нь санаандгүй байж байгаа л ингээд. Чи баярлалаа миний өгч найзтай гэж нэвтрүүлэг хийж өгч жаад ерөнхийдөө бол яг нөгөө төгсөө акц хэлээд байгаа байхгүй. За миний дүү одоо ингээд тий миний дүү бол ингээд одоо хүн амьтанд одоо муухай санаж болохгүй одоо манай ээжийн үгийг л надад хэлж байгаа шүү дээ амьд байсан бол тий. Тэгээд одоо ингийн шүү миний дүү одоо ингийн шүү тэгэж юу ер нь бодоод ийсэн отгоо ахаас тэгээдсэн байхгүй миний дүү бас нэг тоглолт монголтын айтал бодвол яад юм бэ миний дүү. Тэгэл ер нь бодсон чи ч гэсэн айгуу гой хүндүр сэдвүүлж үнжтэй. Ягаад тоолж болохгүй гэж нэрээ тий шүү дээ. Энд чинь нөгөө уран бүтээлч нарын ганц жилийн эцсийн амьдралдаа хийж байгаа юм шүү дээ. Одоо хэрвээ энэ тоглолтыг бол миний хоёр тайланд тоглож болтой. Энэ бол чамд ижидээ өгч байгаа маш том билээ шүү. Тийм шүү дээ. Ижидээч биш одоо ижигээс гадна бас аавд байна те. Тэгээд найс нөхөд одоо те талархлын биш баг талархал гэдэг нэр өгчүүл ямар юм би ямар гоё. Чи нөгөө талархал гэдэг дуу найзтай ээж үгүй гэлдэг айгүй хөөрөөд байсан чи баг энэ бас гоё л нэр юм те. Бас бодвоштай юм те. Талархал гэдэг үг чи өөрөө амар тийм хүн сэтгэлтэй. Яагаад гэх юм бол бидний хүн талархчаад маргааш нь алдчихдаг байхгүй. Тэгэхээр нэрэн дээрээ бүдрэхгүй бол ухаалаг хэрэг хэрэгтэй. Тий. Тэгээд бас нөгөө ээжигээл гээл одоо хоёул бас ээжийн газар руу явж байна. Тэгээд миний найз нөр ээж чи гарын ямар гоё хоолнд дуртай байсан. Манай ээж ер нь бол манай ээжийг ер нь манай хамтлагийн сайн мэдэн те. Одоо манай найз нар эднээс бол гарын бол айгуу сайтай шүү дээ. Яг ямар хоолнд чинь үгүй хийсээ болдог. Ялангуяа би хүүхэд байхдаа 80-аад онд 90-аад оны их үедмүүд ингээл картны барааны үеч байсан. Орос дэлгүүрээс манай ээж чинь бүхэл ингэчин дахиад нэм авчдаг байхгүй. Бүхэл дахиад нэм авчдаг. Тэрийг гоё төхөөхөнд ямар гоё шаарддаг гэж бүрсэн. Салахын аргагүй тэгэл хамталчихна. Тэгэл нөгөө майнус хийхэд бол үндгийг ингэдэж штэ тий. Чаад бүр тасаргаа яаж байгаа. Манай ээж хоол гоётой. Ер нь бол
манай хамаатан саад идэж бүгд мэдэндээ найс нөхөд идэж манай ээжийн найс юм. Манай ээжийн хоолыг идэх гэж манай эмээ их гоё болтойсэн байхгүй. Ээж гэж нөлөөлгээд тэгээд нөгөө энэ дээрүүд одоо дотоод явдсан юм гэж хэлсэн нах юм гээл тээ. Тэн дээр ч хушуус солтой тагнуулж юм байсан байхгүй. Тэгээд нөгөө манай ээж мэж чинь нөгөө хүүхэд байхдаа манай ах эднес чинь нөгөө 2 дугаар 40 мянгац нөгөө 16 дугаар байрны тэднес манай миний хүүхэд нас тэнцээ өнгөрсөн шүү дээ 7 оноос хүртэл. Тэн дээр чинь нөгөө дотоод явдлаа нах юм ах чинь нөгөө байр хүчдэг байсан нөгөө одоо ажилчдын байрал тийж ханган зайд тий. Тэгэл 7 наснда тэгэл Эрдэнэт рүү эмээ уугаад агаал явцсан байхгүй. Тэгээ манай эмээ их гоё болтоо. Цэргийн хүн байсан болохоор тагнуулын хүн байсан болохоор идэвхтэй гарчдаг. Тэгээд гок руу Эрдэнэт ашиглалтанд ороод их л удаагүй 80 дунд намайг аваадсан байхгүй. Тэгээ манай эмээ чи өөрөө тийм тоогооч айгуу гарын болтоо. Манай Эрдэнэтийн сайн мэдэндээ манай эмээгийн гарын хоол гэж үзээгүй баг байхгүй. Айгуу гоё болтоо. Тэгээ бухтын цусланд манай эмээ чи их гоё юу хийдэг. Хоол хийдэг. Тахлаг тоогож ирсэн байхгүй. Одоо манай зодооны наран тунгаа биш үү? Баятын тэрний чинь юу ээж нь бас манай эмээтэй зүг ажилтдаг гэсэн байхгүй. Тэгээ бид хоёр их багаасаа их ээж үзсэн. Би ч тоо ээжийг нөгөө Эрдэнэт рүү явснаас хойш гац дээр нь очоогүй. Яг нууцгүй хэлэхэд. Тэгээ яагаад чи өнөдөр очих гээд? Харин тэрдээс болж өгдөг. Энэ зүүдлсэн үү чи? Үгүй сүүлүүд дандаа байнга зүүдлээд байгаа л. Тэр нь юу гэх юм бол нөгөө улсууд янз бүрээр хэлхээ, буян нэхэд хэлхээ тэгэл тийм янз бүрээр хэлж байна. А тэгтээ эн чин дотроо би аяада гэр орон моронтой байхдаа зуул хасаачдаг байхгүй наа. Зуул хасаадаг юм байхад гэртээ сайхан тамхицтай тэрийгэ зуул гэж бодоо яаж хатвал. Тэгээ мангар залхуу гэсэн. Хоёул манийх уу чинийх уу? Чинийх. Манийх шүү. Хоёул юу яа дээш орд сүү сайл авъя да тэг шүү. Тэгээ сүү аваад нэг 100 г авчих тий. Тий. Миний хүүхэн татна шүү дээ. Гүү шүү. Би одоо татгаа болчиход байгаа шүү дээ. Тэгээд уух болцгоо гоё. Уух болчихоо гоё болоод байгаа. Тэр нөгөө хоолнд ороод тэр ч нөө аль хуухай болчоор ч нөгөө их амар юм хоол идэв. Тэгээд нөгөө гиз айгу томроод байгаа байхгүй. Тэгээд гиз томорчоор нөгөө хаяад нэг 0-д ороод нэг шээштэй. Нэг шээ ээж чинь одоо хоёул сүүгээ авчин, архи авчин. За хацаа авчин чи тэгээд 75 яраа авах юм уу? Яах юм бэ чи өөрөө тий ингээд өргөчихгүй та. Тэгээд чи юу үгүй ээж чи яг юу дуртай юм бас нөгөө идэх гоё нөгөө. Манай ээж чи юу сүүнд их дуртай. Тий амар их сүү уудаг шүү дээ. Шингэн сүү уудаг гэсэн. Тэгээд кофе уун. Зүг. Тэгээд манай ээж чи нөгөө юу яадаг? Тамхи их дургу байсан л да. Тийм үү. Тий. Өдөөсөө айлх мэрхэнд бол сүүлийн үед нөгөө хойд авыг нас орсны дараа хаяадаа нэг 100 г татдаг болсон юм ээж минь. Танай хойд ав ер нь их сайн юм байсан. Сайн байлгүй. Манай дунд говийн гаралтаа балжны үед нэртэй юм байсан. Айгүй мундаг. Одоо бүхийн тухай дунд говийн хүчтэнгүүдгээд 2-3 нэвтрүүлэх гэнэ ном бичижсэн юм байхгүй бас зохиолч. Бүхийн засвал сонирхолтой. Бүхийн засвал хүн байсан. Тий. Одоо энэ улаанхөө одоо энэ нөгөө хин пүрүжүү одоо энэ Батнасан басантай их юу гэсэн. Их дотн байсан. Манайхаар ч Ганбаатар арслыг хийдэг байсан шүү дээ. Тийм. Улсын арслан тий. Амар гоё чойж онцгой. Гойгоо усаа зөндөө байгаад. За хойд авч биш яг шүү. Хойд авч чинь бас яг ингээд сэтгэлд хоногссон сайхан тийм дурсамжуудаас ч ясна. Гү байлгүй яхад. Манай хойд авч чинь ердөөс манай миний хүлэх үү? Гү эхлээд миний дүүгд сүүлдээ миний хөө бол би ааваа мааваа болоо. Дуур мор хурцуу таяа дахаа махаа болчихсон. Миний дөөмөг амар зөрүүд хоёр шүү дээ. Би тэр яаж хоёул хонь жилтэй. За энэ архин нээр байд юм уу хаана байд юм бэ шүү? Архин ямар архих энийг л авчаач дээ энэ. Үгүй ийм том архихгүй шүү дээ. Манай хий. Үгүй энийг нөгөө ингээд газар руу нь өргөе. Төсөл дагин шүү дээ. Манай хий. Хүмүүс мэдэндээ одоо. Чих удаа. За удаа явах. Би шиг яарад одоо. Сүүн миний дөө хаагур гэдэг. Аа за баярлалаа. Сүү аваад болов юм шүү дээ. Сүү аавн. Тэгээд боллоо. Тий. Ер нь хөргүүр гэхэд тийшэл юм шиг байна. А тэгээд хөөгийг гэж байна. Яг нөгөө хаа ер нь бол гоё хар кофе уун. За чи ээжийг өөрөө ярьсан тэр хөө. Тий. Хар кофе уун. Аха. Яг гоо тэгээд одоо нас барцсан уун кофе уун гэж байх. Тэ зүгээр яг ёс ажлуудад ил тэ. Одоо ээж босчинод уухгүй шүү дээ. Айгу босоод ирд юм. What? За тоглосон. Чи намайг айлтгах. Цаа чин бас үе үед зүүдэнд бас хаяа орж ирэх гээд байд шүү дээ. Гэхдээ яг нөгөө биднес нөгөө бас нэг шашин бас тэ нэг юм байгаа чи мэдэн шүү дээ. Хүүхд байхдаа сүнс гээл улаан салбаан чигтэй гээл тэ. Улаан дүүбэлтэй мөвөлтэй гэлээдэг. Хоёлаа ядаж нэг ганц компот аваад тавьчих идэх үү онгоолгоод бас тэх үү. Компот уу? Тий, дуртай үстэй.
компот нь дуртай л та. Энийг л авчил та. Найз нь авчил та энийг. Би ядаж ээжтэй чинь компот. Тэгээд миний өгсөн бас тий. Тэгээ нэг сүү авчихгүй. Тэгэл та. Тэгээ. Оо энэ зүгэн бол баг тийм бай. Сүү болохгүй. Тийм л. Хоёул нэг сүү авчи. Тэгээ болчих уу? Тийш тий. Тийм. Намдлаа явуулчихнаа за. Гой талах. Энэ гой тийшээ гой тий. Ах уу? Ээж наач мовчих чад. Баярлалаа. Энэ өстэй зү. Жойн. Таныг суу авчих. Хамаагүй зү тий. Зайлан жартай явах. Тэгсэн гоё тий. Халтар болсон мэд. Халтар хиттэй байгаа юм биш үү? Галзуу гост. Үзхүү. За. Нууц шүү. Миний. За үзэл та найз. Үзэл та ч амар хэрэгтэй. Хамгийн сүүлд нь 13,500 орсон юм шүү дээ. За тэг нийт хэд вэ? 173 мянга. Тэг такси гэж байгаас хараач юм. Дандаа таксиг явчихчих юм шиг. Такси. Энэ хөрөөгөө шилжүүлсэн юм байна. Такси хэд хөрөөгөө хэд хийсэн? 29. Манай хүү өнөөдөр төрсөн өдрийн баяртай гэд. Тэгээд аваа мөнгө хэрэгтэй гэхээр заа. Наач угнаас гонох дандаа мөнгө авдаг шүү дээ. 5 гайл. Одоо сүүлийн хүүхдүүд чи одоо их юу болцсон бэ? Биднээс юу ч аяж авсан мөнгө ихтэй. Тэр нэг таксинд ч одоо хэд тавьцаа ороод байгаа. Найл хараад аа. Юу вэ? Ерөнхийдөө нэг 20 30 хэд гарч байна. Энэ тэгэл 5,000-аас дээр дөрөс дээш л байдаг шүү дээ. Одоо хоёр авахгүй. Ингэдэг байхгүй. Зурсууд гэж байгаа юм орлого. Одоо энэ такси хамгийн сүүлд нь 13,500 байхгүй. Такси гэсэн. За дараагийнх нь 8,460. Энэ 20 мөнгө. Тэг өнөөдөр хэд гарсан бэ бүгдээрээ харъя. 4 сарын 11-нд өглөө 5,000 7-д гарч эхэлсэн биз дээ. За мэдээ наадах. Оо энэ 50,000 биш юм байна. Энэ бензинийнх юм бэ. Зөв. Миний үгүй яхад өнөөдөр найз байгаа дайлах гэдэг юм нэг. Гүү чи өөрөө түл. Тийм үү? Чи одоо ээжийнхэн газар дээр очиж байгаа юм чи миний хөш өөрөө төлөх хэрэгтэй. Тийм шүү дээ тий. За ягаад тэгэхээр чи нөгөө таксины орлого байна ч хамдаа мөнгө байна шүү дээ. Тийм бай. Дандаа хүнээр даалгах нэг ч байх. Арай давцсан байх нэг үү. За. Чи төөрөөд энэ одоо олж ийн юм юм. Үгүй энэ чи нөгөө өглөөд гаргаж байгаа юм чи нөгөө дин дуун явж байсан улсууд чи нөгөө зам бас найснаас яг энэ уул нь сурах буян компани хөөхгүй. Тэгсэн чинь бомбо ингээд сайн юу гарсан шүү дээ. Нэр солигдсон болов. Үгүй за тийм ээ. Нэр бас амархан солигдсон магадгүй тий. Чи компани өдгөө хүн хөл нэрээ солиод шүү дээ. Тий. Миний найзтай тэгээд ээж чинь чамааг одоо газар дээрээ одоо сүүлийн үед баг шутан л одоо зүудлээд байна гэж тэгж байгаа. Чи нэг ирж уулзаа. Чи юу н бас нэг ирж уулзаад нэг ээж дээр мөргөөд нэг цаашдынхаа ирээдүй цаашдынхаа одоо амьдрал ахуйг нэг ижи дээрээ даатгаач гэдэг юм шиг надад санагдаад тах айгу сайн доо. Чи яг чиний ясыг найзаа бодж үзтээ. Тэгээд энэ одоо асуусан хүн одоо босч ирээд амьлаад хойд юм байд юм гэж найз нь мэдэхгүй л дээ. Тэгтээ би бас жоохон шүтлэг бас таарсан байхгүй. Тэгээд яг тэгтээ яг олныгоос чиг дагаад яг сүсгэлэнтэй хүндэл нь одоо тэ шарын шашин улаан шашин одоо юу гэдэг бөөмө бүхэл юм хүндэл. Тэгтээ эн чинь нөгөө хүний их хүн гэж өөр амьд бурхан байгаад байгаа байхгүй. Тийм. Амьд бурхан наач ихгүй юу. Тэгээд яг энэ газар дээр би үрдэж очоогүй. Тэгээд өглөө нэг гинтум байж ах чинь гаргаа яатсан болохоор би бас жоохон төөрөд иж магадгүй шүү манайхаа. Тэгээд очие хаана гэдэг идгийг бас яа. Энэ эрэгтэй усуудад нэг хинэггүй зан штэ тий. Анзаарахгүй гэсэн юм. Тэгээд ер нь тэгээд миний найз ижийнхаа газрыг ер нь хаш нэгтэй заавал эргэж очиж байгаараа үнээс хойш нэг удаа очиод харин газрын нэргээд аргатаад тий. Тийм. Тийм чинь нөгөө яг би одоо газарлан зүн совингороо ингэж яваад байл тий. Энэ зам мөн үү биш үү гэдэг бас хэлцээтэй байна. Уул нь яг тэр нэг ээжийг гаргасан газраас нь жирмэн цагаан нэг харагддаг байхгүй. Тий. Тэ одоо яг зүв бэ нүү яг ойлоод очин доо. Энэ болохгүй бол одоо яана. Олон доо. Болохгүй бол одоо өөр хүний юм дээр ч яана гэж байхгүй шүү дээ. No! Саний. За тоолсон. Жоох шүү. Тэгтээ яг энэ нөгөө юу яагаад вэ? Очоогүй удцсан болохоор бас ингээд орон зай баримжаа бас байхгүй байгаа. Яг энэ талаас намайг дуудаад байна ээж. Яг ингээд. Аха. Тий. Яг энэ талаас ингээд дуудаад байл та ингээд.
мэдрэгдээд байгаа. За чи тгүүлгээ явуултаа. Харин хэрэв би ээжийн газар зүг болчих юм бол зүүн бүлгийн тулаанд орчтой юм байна. Зүүн бүлгийн тулаанд ороод одоо. Тий одоо бас үс чарж мараад одоо яг ээж маань бол энэ талд байгаа санагдаад байна л да. Баруун талаа бариад байна уу тий? Тий ердөөс ингээл санагдаад байгаа юм. Тинч бас нэг зам салсан тий. Яанаач төөрч хөтий. Хайгаад уулын заах сэтгэл зүрхээрээ дуудаад байгаа юм чи олчих واخаа гэж. Тий. Уулын ч манай ээж их чи ердөөс андсгүй амар яг замын хажуу байгаад байгаа байхгүй. Амар том чулуун болоотой. За ээж хүн ирлээ ингээд. Тэн дээр ирэх бас өглөө удсан байна да. Гайгүй амьдрал бол ерөнхийдөө гайгүй нээч. Санаа зовлтгүй. Сайхан найз нөхөд төгсөө ах маань, түрүү ах маань, тунгай ах, инхээ ах. Тэгээ манай отгоо найз маань сайхан ганц зэрэг эднэс сайхан найз маань байна. Баяраа эднэс. Сайхан байна. Монголын ард түмэн маань ч гэсэн сайхан байна. Та тань дээр хүрээд ирлээ ээж минь. За. Зүг өргөч тий. За. Ой чи. Зүгээр та. За ингээд. Накопот одоо. Ингээд хүн хэн дээр ингээд ирээж байгаа шүү миний ээж ингээд. Сайхан ингээд. Хүн одоо тань дээр нэг юм хараа гэдэг тавьчлаа тэгээд инээ чи одоо би гарчаад байгаа шүү дээ. Уухгүй ингээд мөлөө удаж ийн ингээд. Тэгээ миний ээж ингээд хүүгөө уучлаарай. Хэсэг ингээд замхаад. Энэ одоо хүүхдүүдэд дагуулж амжсангүй ээж. Бас нэг тэр үлийн асуудал болоод жоох ингэчлээ. Гончсон юм даа. За миний зинчээд явчих за. За ингэж минь хүн ирлээ. За яж минь. Гүтхүү. Утган төвтэй мэт. За явлаа ээж дараа нь цайхан үрээд. Чи тэгээд одоо би ингэж бодож байгаа юм байна. Тий. Одоо ингэж за яана миний нэс битүү. За түгэн. За. Одоо ингэж би чи дээрээ сах ирлээ тийм ээ. Тэгээд ерөнхийдөө бол одоо хоёлоо ямар ч хэсэн зорьсон зорилгонтой хүрээд ээжтэй зориулж тоглолтоо хийж Монголын ард түмэн дуртад үгийг болж өгөөд тэгээ ээжээ дээрээ хоёлоо дараа ирэхдээ 99 сарнаас зүгээр чи ээжээ юу гэлээ Тийштэй цэцэгний одоо миний ээж чинь бол ерөнхийдөө яг бай амар цэцэг их тавьдаг хүсэлтэй. Тийм тэгээд хамгийн гол нь одоо яг чиний хийсэн үнэн байна. Дараа нь сайхан сарнаа цэцэгтэй ирээ те. Нэг сайхан иж бүрэн ингээд өөрийгөө төлөвлүүлээ. Дараа нь ихтэй бүр хүүхд мөхтэй аваад ирэл зүгээр юм байна. Тий. Тий гэр бүлийнхэнтэйгээ тий. За яж. Хоёлаа нар зүг тойроод. За нэг цанаас. Баярлалаа миний өгш. Ямар гоё юм бэ. Найзгаа би ч харин тийгдээ бүр хөнгөрөө өвчлээ. Энэ тий бас тэгээд бас нэг юм ийшээгээ өрөөлөхээр бас нэг юм өргөс аваа ичлаа тий. Тэглээ. За миний найз тэгээд сэтгэл сайхан болчихоо. Үгүй ер нь яг хөө жоо эвгүүл үйт юм бэ. Нэг удаан уулзаагүй болохоор тий. Энэ ханш нэгж байгаа хавртаа бол хурж ирж байгаа зүгээр санагдаад. Тийг санагдлаа л та найз. Тий. Тэгээд чи түр юу яриадсан бэ? Тоглолт моголт. Бас нэг бодож исэн юм жоо хөндөр сэдвээ. Найз нөгөө танаа гэрт байхдаа нөгөө шууд чамаас асуухгүйгээр нөгөө үзэгчтэй дураараа шууд за ерөөсөө би яагаад чинь те амар гой тоглолт хийгээл. Миний найз ч одоо тэгтээ тэргүү те одоо 50 60 дуутай үндсэн бэлэн болцсон. Инхээр яагаад энэ их сайхан авиацийн хондог яагаад энэ олон уран бүтээлийг үзэгч түмэндээ хүргэж болдгүй юм бэ гэж би дотор бодчихгүй юу. Нөгөө зам ч юм уу.
Ийш юм тий. Гэт бодчихлоо л доо найз нь. Харин Тэгэн гүтлээ би сая чамаг тэр нөгөө хоолоо хийж явах хооронд чинь шууд үзэгчтэй нөгөө танаа найз шүү. Оо ерөөсө тоглолтын яг л ам гараа хийчихлаа гэж шүү. Яг уу чи намайг уучлаарай. Тэгээ би сая энэ ээж чинь яах вэ мэдээж ингээ танаа гэрээс хоёлоо ярьслаа өгчээ. Тэгээд ээж чинь газар руу цуг явъя гэдэг чинь нэгд ээжийнх газрыг сайхан эргэж ирэнгүүтлэнгээс ээжтэй тоглолттой байна гэдэг амлчул яасан гэдэг би дураараа шийдчихлээ. Уучлаарай. Чи нөгөө миний нөгөө бодож исэн юм л далд байсан юм чи ярьчлаа л да. Хин миний өгшин баярлалаа ямар гоё юм бэ? Амны хэлбээс ачтын билэг. Чи юу гэж бодож байна? Яна дэмжиж байна найзаа. Болно шүү дээ. Хойлоо зүтгэл та. Юу болъё гэж чи намайг дэмжиж байгаа бол найз өстой хамаалах шүү дээ. Чи бодолтой. Чи миний дотроо бодож исэн юмыг шууд ажил дээр болох гэдэг юм биш байна. Тийм үү? Төгсөөх мэдж байгаа юм цаа чи. Мэдж байгаа. Би сая төгсөөхийг эрэнгүүт бүр сэтгэл хөөрөөд нөгөө чамаа хоол хийж явах орон төгсөөх ерөөсөө ингэ тоглолт хийчихдэг үү гэж тэгсэн чинь. За отгоо би чи мэдчихэвэл өөрөө мэд. Наадах чинь бол уран бүтээл бол баялаг бол үнэхээр их байгаа. Дандаа аяа өөрөө зохион, үгүй өөрөө зохион тэгээ өөрөө дуулчин. Тэгэхээр бас энэ сайхан дуунуудын түнд төгсч сайхан л ингэ өөрөөсөө юмсэн шүү. Ямар гоё хамтдаа баярлалаа миний өгшөө. Чин цаарлах юм юу гэдэг юм чин угнаасаа уран бүтээлч хүний ганц эцсийн зогсоолч л тоглолт шүү дээ. Ард түмэнд юм тайлгнадаг те. Үзэг сонсогчдоо. Цаарлах юм байхгүй баярлалаа миний өгш. Ямар гоё юм сайхан сэтгэлд талархлаа. Хамгийн гол нь мөх санхүү манхуу яагаад тэр л хэлсэн шүү дээ. Гэхдээ одоо хоёлаа тэгэл мэдээж ингээд тоглолт энэ тэрэг хийх юм бол би нөгөө одоо ямар ч байсан нөгөө юуны Монгол бүхний өргөөл зүгээр одоо бэлэгдлээрээ ямар гоё юм бэ? Чи одоо бодчихээ. хамтлаг дууч нөгөө ТV8 байхдаа би чинь цэвэрлэмаа гिचтэй чинь бас их нөгөө хамтын ажиллагаатай бас нөгөө хурд мөрдийн тоглолт гээл те. Тэгээ цэвэрлэмаа гिच рүү би уржигдаг нөгөө танаа гэрээс гараад ярихгүй юу? Тэгсэн чинь цэвэрлэмаа гिच амар хөөхө хүүе замдлан тайрын ярилцлагыг үзсэн. Их сайхан тоглолт болох юм шиг байна лээ штэ. За гэдэг. Тэгээ би хичээ надад нэг айгуу гайгүй нэг 5 хагасайн ч юм уу бас нэг хүмүүсийн бас нэг амралтын өдөр өгөөчтэй өдр гэдгсэн чинь миний дэ хүрээ дээрээ их чинь дэмжээ займхаага дэмжиж гисэн штэ. Юу чи зүлмагчтай ярьчих. Зүлмагчтай ярьсан штэ найз нь. Юу урд юм би. Одоо хоёлоо ерөөсөө цаг байгаа мангууд хэдийгээр чи дуудна гэж боддог. 5 сарын нэг дундуурын хагасаар хийчихэл гэсэн бодол байна найз. Чи одоо чи өнөөдөр хийдэй. Өнөөдөр чи одоо 11 гэдэг чи хоёлоо юу яа. Би цэвэрлмаагч хөдөө явчаад 4 сарын 14-нд ирнэ гэсэн. Тэгээ 4 сарын 15-нд чи бит хоёр бүрээд ирэх гэсэн. Тэгээд хоёлоо очиж цаг авчмаар байна. Чи одоо ааш юм зүрхсэл бод бүр ингэ догшоо гайчих юм байна. Инеэг чи шөөлөгч одоо ямар хэцүү юм. Дүнгэж ээжи газраас гарангуутлаа хүн инээлгээд хүн өмдөд юу гэж боддог. Гоё байгаас миний нэ. Ямар гоё мэдээ сонсох. Харин тийм баярлаа. Йоо. Энд чи миний ганц мөрөөдөл ахгүй да. 2 жилийн өмнө нөгөө бодрол номны нээлтийг хийгээд тэгээд түүнээс хойш юрдээс байг унтаа байл та. Яг нэг энэ дэлхийн хангын тоглолт Монголд оролцоод явуулсан л та. Ямар гоё юм бэ ч. Ям баярлаа. Чи миний мөрөөдлийг биелүүлээд байгаа юм хайш. Баярлаа ямар гоё юм. Гоё тоглолт хийнэ болно. Гэтэ тэргүй одоо энэ тоглолтын дээр хамгийн гол нь хоёлоо одоо миний найз чинь таксинд явжээ. Тэгээд одоо маа гэдэг одоо нэг ганц клип хийчих мөнгө ч алга. Найз нь ч гэсэн нэг бас л нэг хувийн одоо юм эхлээд явж байгаа болохоор маа гэдэг найз татгаад мөнгө алга тий. Тэгэхээр найз нь бол яг энийг үрээ бас хамтарч ажиллах гоё ивент хийх байгууллага байвал бас бидтэй хамтраач гэдэг энд нэг би данс тавьчих гэдэг байгаа байхгүй юу? Яа чи өөрөө мэд найз нь бас ийм даймаа тааруулж тий. Яг тийм яг жоох ирэх юм бол жоох тийм ядар зантай шүү дээ. Нөгөө учир нь ойлгохгүй. Одоо бүр шокноос гарахгүй л шүү дээ. Ямар ч юм бэ? Огцсон бэ? Соёны мэдрүүлдэг найз шүү. Санаж явахд болно. Тэгээ чи бид орсон ээжийнхаа газар дээр сайхан ирээд миний найз ээжтэй залбираад бас сайхан сэтгэлсэн сайхан гочлаа шүү дээ. Тэгээ ягаад чи өнөөдөр ингээд энэ харалтаа чи бас хамгийн одоо энэ өвлийн сүүлийн цас орлоо. Цас бороо 2 цуг орлоо шүү дээ. За нэг хувьтай хүн хур борооноор гэдэг шиг цаанаасаа ганцхан хийгээд ямар сайхан байна. Надад ингээд би өөрөө огшоод байна. Ямар гоё юм бэ? Баярлалаа миний өгшин. Чи ямар сайхан юм бана. Төвсөөх чинь бас дээр бас нэг займаа миний дуу одоо нэг тий? Бас нэг урлагийн банд миний дуу одоо нэг хор шарандаа нэг сайхан тоглолт хийгээ тий? Сайхан ингээд нэг хэлжсэн байхгүй. Би тэрийн нэг аль болох нэг чи ямар гоё юм. Найзаа тэгээд эн чин санаж явахд бүтэн штэ. Альва болох юм чин болох хугацаанд л болно. Зэтэл тогшол
ерөөсөө ээжийн газар руу чи явъя. Чи ээж дээр нэг очоод гинглээ би сая танаа гихт байхдаа шууд үзэгчдэд би шууд surprise задлчлаа штэ найз. Юу ямар гоё юм бэ. Баярлалаа минь би бас нэг пост үзлээ. Нөгөө эндээс тэгсэн чинь үе наа замтанчээстэй амар мондөг өвөө штэ хүүхдээ яг өөрөө гардас сахитэн штэ гэдэг доор нэг хүн коммент бичсэн. Бас уу. Юу маа мэддэг юм байна да тэгээд. Мэддэг юм байна. Чамаа чи чинь нөгөө нэг хүүхдээ өвтгөр ач зээгээ өвтгөр өөрөө аваад. Тийм штэ өөрөө өвчлээ штэ. Тийм штэ. Би ч одоо өөрөө залуухан өвөө штэ. Одоо тэгээд яг энэ бас нэг юм буйн төшөөд байна те энэ бас үү те. Сүүлийн бараг 7-8 сар ингээ одоо энэ бодолд амьдарч байгаа штэ. Энийг бол тийм бас зол завчаа гэж боддоо шүү дээ. Буудал муудлаар яваад өмхий зэвч те. Бас надаас долоон дор буудал бүр бодолч амьдрдаг улсууд Монгол зөндөө байгаа байхгүй те. Тэгээ одоо яг энэ саатж байгаа бас нэг миний өргөө цаан гэрлэх үг шүү дээ. Амьдрчлаа гэж малгай тавь манах. Энийг бас би муулах дургүй байд. Яагаад гэвэл бас те энэ дундаас ч бас амьдарч яхад бол энэ бодол дундаас ч бас нэлээд хэдэн дуу төрчихөж байгаа байхгүй. Яг ямар дууч төрсөн бэ? Одоо янагхан одоо энэ буцагчигүүр одоо энэ те сүүлүүд гарсан одоо дүүлэн нисмэсгээ дуулж. Гэхдээ найзаа яг хуу ерөнхийдөө бол найз нь бол ингээд тоглолтыг чинь хийх гээд байгаа учир нь бас нэг те бас одоо нөгөө чиний энэ сайхан уран бүтээлийг чиний энэ сайхан дуун ирж байгаа ард түмэн маань ирж үзээсэй. Одоо хамтарч ажиллах бас сайхан байгууллагууд одоо ингээд манай замкаг дэмждэг тий одоо манай замкыг бас дэмжиж сэтгэлийн гоё ингээд хандууд урсгаасаа л гэж би хүсэж байна л да. Тэгвэл найзын ганц бол чиний сэтгэл ямар гоё юм бэ? Яг найзын шиг мөр хэлэхэд баярлалаа минь хөшөө. Тэгвэл хоёлаа хандив гэхээсээ илүү тоглолтондоо анхаарлаа хандуулад яг чи хэд одоохондоо тоглолт юу дамд мөнгө хэрэгтэй л дээ чи мэдж байгаа шүү дээ. Бүхэл юм мөнгө шүү дээ тий. Одоо чи клип, шторк за тэгэл билет клип боли шторк билет тий. Одоо нөгөө хамгийн давын төрүүлэл одоо энэ нөгөө цэвлмагч дээр очиод заал ярина гэж чинь заалны төрөөс байгаа. Тэгээ хөгжмийн төрөөс явна. Эднээс хамгийн гол нь л доо. Болно найз. Яг л чи минь сэтгэл багтаад байна. Үнэхээр болно. Баярлалаа минь өгч ямар гоё тий. Хамгийн гол нь тэгвэл найз нь шууд бэлтгэл рүү бодвол орлоо. Одоо ерөөсөө ингэ. Машин явахгүй. Найз одоо нөгөө 15-нд цэвлмагчтай уулзаал цэвлмагч бол окей би дэмжээ би цаг өгье гэсэн. Дэмжээ окей даач замхинчээс амар мондог байлын ганц үг гэхэд одоо бүх юмнаас ингэж гарчирч чадсан бас хүчтэй хоолойтой тэгээд бас нөгөө жагаа ахыг хилжээлээ аамаануудаас бас тусалж мусна нэстэй гэж мэдээж байгаа хэрэг айдгаа өргөн штэ тэгэл бас хамтлаг дуучид би ингэж бодож байгаа юм замка хамтлаг дуучид одоо рок попийнхан маань те манай замтланг өөрсдөө дэмжээд ингээд дуу хураа өргөн гэвэл open хүрээ дээрээс гэж бодож байгаа. Би манай хэд бол дургуцгүй хөө одоо ялангуяа манай энэ дэгийн мэги манай энэ болд молч айгүй гоо шүү дээ. Манай сайлх мэлхийн асаа идэж чинь амар хүнлэг усуд байдаг шүү дээ. Тийм займага дэмжиж ирэхэлгүй дээ. Яг гоо гэхдээ нэг хүмүүсийг алдаад зохио завгүй байж болно шүү дээ. Тийм ээ яг бүр open сэтгэлээрээ ирээрэл гэж байгаа байхгүй юу? Сэтгэлийн сэтгэлийн бэлэг хүргэх нь ирээрэл гэж би бодоод байна. Тийм манай хэд яг дуу хураа өргөд өгөхгүй тий. Өргөд өгчихгүй л үү дээ. Тэгээд яг микрофон бол нээлттэй шүү дээ. Тийм. Окей. Ямар гоё юм бэ те. Баярлалаа минь өсөж. Чи өөс чинь хүүхд байхад хүнтэй амар туслаад байдаг. Хайш юм наа зам анч өөрчлөгдөх юм аа. Сони. Үгүй найз нь одоо ингээд нэг хүн одоо амьд яваа тэ амьдарч байгаа хүний орчлонд хүн гэж амьдарч байгаагийн хувьд хүн хүндээ тусалж хүн хүндээ дэм болж хүн хүнийгээ хайрлаж амьдрах шиг сайхан юм хорвоодлыг дээр хаа бахав те. Хонч гэсэн юм байна. Би тэгэж бодсон. Чи гисэрнээ солонгост байсан те. Тэгэл өвдөөс чи тэгэхэд чи солонгост хараа хийж ийж хийжсэн хүртээгөө. Үгүй чи бодолтой. Чи тэгэхэд тэгээ солонгос ч янз бүрийн анд юм юм те. Янз бүрийн ингээл хүмүүний төлөөгөл чи ялангуяа тэр жоох хүүхд мөхтэй ямар тус болсон гэж. Хамгийн гол чинь сайхан мэддэм биш. Яа тийм би жоо чи дуулаад явна тэгэл би ч их нэртэйгээ чийж нөхөртөөгөө тал тэгэл үсчээл явж байсан юм байхгүй. Тийш тийм нэ. Баярлалаа миний өгш ийм сайхан сэтгэлийг одоо яг одоо хүн бодголд хэлж байгаа л да. За замлын төгөлний хийж байгаа л нэг архиа хоогаал дахиад лайв тэгэл одоо хараараа гэжтэй би шууд амлцчихдаг. Би амлахгүй зүгээр энийг айс тийм байна. Чи ер нь гэхдээ нэг юмдаа тууштай бол тэгэл өөрөө бас өөр гасдаг л тийм. Би давстай бол хийх юм бол эдэн гэсээр гал ичдэг шүү дээ. Дараа нь баах усуугаад яаж тийм. Яг тэрнтэй адилхан зүйлийг хүмүүс тийм. Баярлалаа миний өгш. Энд аим яг уран бүтээлч хүн дуучин хүний хувьд бол энэ амар том боломж واخгүй. За тэгвэл хоёлаа шудардлаа шүү. Шууд дахиад дараал орё идэх үү? Ээжийн газар гэсэн. Сайн нэг амар ээжийн тухайд бодолтой явчих юм. За сүүлийн үеч бас чи ээжийн олон дуутай байсан. Ээжтэй. Найз нь ээжтэй ганц л дуу зурсан шүү дээ.
Ээжд ганц дуу зориулсан тэр хайрын дэд хайр гэдэг бодрол гэдэг дуу байдаг. Сайн нэг юм уржиг дээр нэг машинд явж байхад нэг би нэг дуудалтад авчихсан. Хүслээ гэдэг нэг хүслэн гэдэг нэг хүүхдүүд аим хүүхд ч 6 настай хүүхд юм шүү. Жог хүүхдтэй. Тэгээд тэр YouTube ороод үзсэн тэр балхаах аян хийсэн юм шүү. Тийм байх. Гүрэх шүлгийг дандаа Монголын дандаа нэг лидерүүд. Тэр ганц дурах хөгжмийн найруулга хийсэн бэл. Зөө 6 настай. Тийштэй нэг Монгол юу лээ юу лээ домгийн дахилттай Монгол ижигээ чи бодоод үзтээ би амьдралдаа гүрээ ахын шүлэг балхаа ахын аяар дуудуулж үзэх юмсаа гэж мөрөддөг үсэж штэ. Тэр 6 настай хөх байландаа болчихсон штэ. Тэр охины дуу хөрхөн таалгсан минээс. Тэр үг мөг нь гоё юм билээ ээжийн тухай. Яаж тэгээд хүүхдээ яг тэр амьдуулж чадчихад ганц дур ахыг бас хоолоо молыг наваад юу өстөртэй аяг бол хоолонд орсон баг та. Тийм баг тий. Мандахыг жиднэс тэгээд зөвлөгөө. Тэр чинь нөгөө домгийн тахилтай Монгол ижигээ сая мартар битүү явсан. Тэгснээ нөгөө цэргийн баяраар бас аюу хөрхөн аавын дод болцсон биш нөгөө тэр өслөнгээд тэр хүүхэд чинь. Бас уу. Тийм. Аавын тухай чи тэрийг бас нэг сонсоод үзээрэй. Чи бас нэг мэрэгжлийн хүний хувьд бас. Жодоо за тэгээ. Тугаас тогтож боддог. Яг нандин байгаас дуулж байгаа. Тийм ээ. Яаж ингэж юм бэ? Тоглолт гэснээс энэ гоё дуу таалагдж байгаа юм чи энэ хөөрхөн хүүхдийг тоглолтын дээр өрөө дуулах. Болно штэ миний найз. Би тэгвэл бас холбогдоод чи холбогдоод тэгээд миний найзын тоглолтын дээр ирээд дуулаад тэгвэл ямар гоё вэ? Чи аюу хөөрхөн штэ. Баярлалаа миний найз. Тэгвэл бас болж штэ. Тийм бодоод исэн юм. 6 настай хөлт орно чи ямар гоё юм бэ? Чи энэ миний хөшөлт ярьчаарай шүү. Чи холбогд чадна шүү. Чадна найзан чадаад холбогдоод тэгээд албаас гоё энэ тоглолтын дээр өрөө замлингийнхаа гэдэг тэгээд явуулчихв. Тэгээд энэ хамгийн гол нь амар хөөрхөн нандин байгаад байгаа байхгүй хөөрхөн. Тийм шүү. Би ч та өөрөө ч бас нэг жоохон хинэггүй гараад. Гэхдээ ингээд амар тийм нандин хоолоо сонсохоор амар гой санагдаад байдаг байхгүй. Би ч та өөрөө сөнг хоолоодоо бас л хүнд гар шүү дээ. Яг л хүүхдийн нэг хөөрхөн торгонтой хоолоо байгаа. Тэгээд энэ чинь айгу хөөрхөн бас аавын бас нэг хөөрхөн дууд хийцэн байлээ. Энэ чинь бас урд нь бас нөгөө нэгэн хэдэн дуутаан байлээ. Бараг 10 дуутаан байлээ. Энэ охин чинь. Чи 6 настай мөртлөө уран бүтээл нэлээ их байгаа. Их дайггүй явж байгаа. Айгу хөөрхөн энэ доо. Зөө. За окей. Яг юм бэ. Хоёлоо нэгэнтэл бас нөгөө чи яг нөгөө хоёлоосаа нөгөө ээжийнхаа газар дээр очиад ирсэн болохоор имзэг байна уу? Энэ дуу бас их бүрлээлтэй. Тэгээд бас чи айгу имзэг байна. Монголын одоо дууны өгний 10 найргийн хаан шүү дээ. Тэгээ балхаа хаян зүгээр хамтурах студио бичиж өгсөн шүү дээ. Тэгдэггүй яах вэ? Чи дандаа суперуд нэгтсэн биз дээ. Гоё. Их гурвал нэгтсэн шүү. Энэ хүүхэд өөрөө их нанданд болж байна уу? Чи яг мэрэгчлээ. Тэгэлгүй яах вэ? Найз нь мэрэгчлээд байх юм байхгүй шүү дээ. Өшөө гудамжны нөхөр орчны урлагийн сторнаа. Тэгээд ингээ харахад юу юм аа? Энэ сүүлийн залуучууд хүн хүүхдүүд ялангуяа амар боловсрж байна те. Сайхан болж байгаа шүү. Миний ганц мөрөөдөл гэдэг байхгүй. Балхаа ахын хүүхдээ балхаа ахын аятаа гүрээ ахын шүлэгтэй те. Ган дүр ах руу оролт гээл дуусаа үсттэй. 50-аад дуу гэдэг чинь. Тий. Йоо 20-30 дуутаал тоглолт хийхэд пүүл штэ. Тэгээ гол нь энэ дуу хүмүүст хүргэе гэж найз нь бодоод байна штэ. Чи баярлаа миний өгш баярлаа. Энэ ард түмэндээ хүргэе, хүмүүст хүргэе, үзэгчтэй хүргэе. Тэ? Тэгээд ингээд 50 наснд замлангаа өөрчлөмөр байна штэ. 50 настай хүн яагаад өөрчлөж болохгүй гэж болохгүй юм бэ миний найз. Яг юм бэ? Үзэлтэй дуулж байгаа дуу нь рэп, техно, рэп, хип-хоп, R&B, рок, баллад бүх стил байгаа шүү дээ. Тэгэл дат хүүшээ бүр гоё явчихлаа. Харин тэгээд 6 настай хөлт орж идэг. Тий. Супер. Чип дээр нэг солонгос зөж түндэм дээр таарсан санаж байна уу? Тий. Тэд хайлаа нэг яг тэнд ямар хоолны газар вэ? Монгол хоолны газар. Монгол хоолны газар ороод би чамайг нэг дайлаа. Чи нэг амар дайлж үлээ. Би чинь хойцаа аваад 3 уушны чи нүдчээ өрөө дээр гараад. Үгүй чи хөлч ямар амар идэм бэ гэдэг. Хөлч цуцгаад. Хоёлаа ягаа тэгээс
хэр мөнгө хурааж ирж яваа дажгүй тун бороосоо. Яа имаа гэдэг. Ой, хөөе азааши. Яа тухайч нь азааш байсан. 20 гаруй тастай байсан. 20 гаруй тастай байсан шүү дээ. Хаксэн юм уу? Тэгснэ. Яа гэрлээс шилэхгүй Монголын юм юм шүү дээ. Харин тийм. 20 болохоор гэрлээс шилжүүлэхгүй болсон. Үлсэж өгч тойлоо. Харин тийм. Гурлаа. Тэгээд хамтны яваа. Тэгвэл мөн чи мөн ахын үлсэж өгч. Гараар осч. Энэ тоглолтын дээр хоёлоо. Дан ганц бор зүрхээр зүтгэхэд аюу хэцүү байна л да занка. Одоо энэ олон сайхан уран бүтээл, энэ олон сайхан зурдаа тий. Тэгэнгүүтээ хоёлоо бас хамтарч ажиллах байгууллага. Хамтарч ажиллах манай замдингийн төг сонсдог тий. Одоо ийм бас байгууллага хамтарч ажиллаж байгаас шууд уриалаад би өсчмээр байна. Тийм ээ хамтарч ажиллаж. Одоо бид тийм дараад нь тэгэл нөгөө хамтарч ажилласан байгууллагуудаа за хэлдэг. Чи ямар бас сэтгэлийн дэм бэлэг өгөх юм. Зөндөө байгаа да. Очоод дуулаад өгч ганц чадах юм бэл тийм хүмүүс. Өөр чи тэр байгууллагт бас зориулж дуу зохиож өгч байна. Болно шүү дээ. Хамтарч ажиллах санал тавиад ингэх чинь бол яг миний ганц чадах юм бол янз бүрийн баяр ёслол болно те. Тиймэрхүү юм дээр хамтарч ажиллаж болж байна. Хэрвээ хамтарч ажиллаад займаагаа голохгүй гэж бодох юм бол тийм тэгээд манайхаа боломж болцоогоор би юмдээ хамтарч ажиллаад энэ тоглолтын ард бол гарч бол те. Хамгийн гол нь миний өгснөө бас зүрх сэтгэл гоё юм да бас. Хайда гарна. Чидтэй нэг хүүхд байхад мах руу байдаг үстэй. Гоё юм аа баярлаа. Энэ манай төгсөөх бас амар мах ба шүү дээ юм яардаг. Тэр үед шүү дээ. Чамааг хэцүү байхад одоо чиний амнаас байнга л төгсөө ах гэдэг айгүй хөөрхөн тусалж дэмжиж. Миний мөн найзыг бас нэг амар унахчихгүй хүн шиг бас үдээд аваа явна гутал чи битгаар учир цаа гэсэн. Харин тийм шүү дээ. Тэглээ. Гэхдээ ерөн бол нэрнгээсээ энэ тоглолтыг бол би болчихдгээс хийхийг хүсэж байна. Тэгээд сая одоо замка маань ээжийн хатар дээр очиод мөргөө шинэ харуултыг уухгүй гэж бас тийм ээ. Ээжийн хатад амтлаа. Манай замд бол нэг хэл бол хэсэг болоо гэж бодоод байна. Би тэгтээ одоо муу явах байгууллага хамт олон одоо монголчууд та нар маань одоо ингээд үнэхээр би тоглолт хийхэд би шулуудлаа. Би бол одоо сэтгүүлчийн зүгээс шууд одоо бүр өөрөө шийдвэр гаргаад замдын санал тавьлаа. Тэгээд одоо энэ тоглолт үнэхээр сайхан болоод замкадаа бас би яг одоо цаашаа зөндөө юм бодоод байна шүү. Нуулгүй ихэд одоо тэгэл өчтөр тэр гэртэн очиход ингээд нэрэл би одоо энэ футбол гэж ярих юм футболын гэрт амьддаг байсан юм гэсэн нэрэл би 2 минутээр үзлээ та нарын бас салсан баг. Тэгээд үнэхээр тоглолт амжилттай болоод сайхан болчихвол замкадаа бас нэг одоо уран бүтээлээ тойрох тийм өргөө цагаан гоё. Нэг өрөө байр, хоёр өрөө байр гэл ингээд аваад өгчмөр байж таа манайхаа та нар нь дэмжээрээ билетээ аваарай манайхаа. Сэтгэлийн дэмээ өгөөд билет авч аваарай. Замлаа чи баг өргөд өгч юм зү таксинд явж байгаа юм чи. Тийм ч би өргөд өгч болдгоо битүүлийн хажуугаар өргөд өгч хамгийн гол нь манайхаа юу яагаад займаа та бүхнийхээ итгэлийг алдахгүй тэгээд билетээ авах юм бол их том тус болно. Ханд өгөхээс илүү тийм ээ. Чинь тоглолтын билет та бүхэн маань тусал дэмжээрэй. Та бүхнээс үнэгүй мөнгө би авахыг хүсэхгүй байна. Зүгээр тоглолтын маань билетийг авах л маш их том тус болно займаа та. Тэгээд та бүхэндээ баярлалаа. Тэгтээ замдлаа нөгөө чамаа хүргээд өгнө гэхээр бас аягүй гой сюрприз болоод байгаа юм биш үү? Найзнууд тэгж байна. Тийм, найзуудтай баян хүргэж өгөх юм бол бэлтгэлээ алдчихлаа. Ойрын цагаар хүргэж өгөх юм тий. Бэлтгэл цагаар бол бэлтгэлээ тий. Тэгээ хоёулаа тэгээд бас нөгөө түгээлтийн компани бас хамтарч ажиллах түгээлтийн компани байвал болж байна. Гэхдээ ерөөсөө замдлангийн маань дууг сонсдог, замдлангийн маань уран бүтээлийг за тэгээд жагаа ахын бас одоо төрийн саяхан дардын жигчин одоо Чингис хаан амтгийн жагалсан ахын маань одоо ганц одоо төрсөн хүн вэ шүү дээ. Тэгээд үнэхээр ингээд цагаахан гоё ковер дуунууд орно. За сюрпризууд бол их байгаа. За тэгэхээр одоо ямар ч төлөвлөгөө гаргаад одоо энэ тоглолтын бэлтгэл ажлууд дайрлаа. Тэгээд хамтарч ажиллах байгууллага хамт олон байвал замкад маань одоо ингээд сэтгэлийн хандив өргөх юм бол манай замлан нэгээгээд шинэ жилийн дуун дээр нь очиод шинэ жилийн арга хэмжээнд дээр нь дуулаад өгч юм байгууллага хамт олон гоё дууг одоо энэ ч өөрөө авуг аяа зохиочдөг дуу зориулж бас өгнөө гэж өөрөө амарч ирсэн зүг үнэ мөн яг үнэ яг нөө тоглолт одоо эхлэх чинь бас чиний хэлээд үнэлдэ нөө тоглолтын түрээсийн заал тий тэгэл хөгжим апартуур тэгэл билет стокноос ахуулаад бүх юм болно л доо. Гэтэ хамтарч ажиллах байгууллагууд яг чиний хэлсэн шиг тийм ээ. Одоо ингээд ачхан бол бас гоё болох гэдэг юм л дээ. Одоо ерөнхийдөө бол энэ тоглолтыг хийхэд битгаар осууд 0
0-0-оос эхэлж байна. Тэгж. Тэгэхээр сэтгэл зүрх багтах найз нь бол ямар ч байсан гэрхэн зүтгээд хоёул энэ яд гаруудаа гэж. За тий. Баярлалаа мөр өгсөн. За. Баярлалаа. Шин доо юм уу? Бага найз маань клипийг нээж өгөөд. Ааха. Дандаа үнгүй. Ахын дүүсийн найз нарын юугаас Сэтгэлийн тэмээр дандаа хөөрхөн тус болсон. Томаах маань их тус болсон да. Яас урлаг талтаас. Тэгэл манай Батуулдагс их хөөрхөн шүү дээ. Манай Батуулдах бас тийм үү? Тий, хөөрхөн тийм тоглолт руу намайг аваад явна. Хөөрхөн бас сайхан сэтгэлтэй бас. Тэр одоо нөгөө нэг ингээд ерөн би ч нөгөө сэтгүүлчийн анги тэгэл манай ангийнх чинь нөгөө яруу найрагчтай гэх үйдэг гэсэн байхгүй. Тийм шүү дээ. Тэгээд тэд нар чинь ингээд нөгөө нэг 100-аа татах ч юм уу нэг жоохон нэг ийм халаалт малалт авахаараа аюу уран бүтээл гардаг юм биш үү? Чиний хувьд яаж гардаг уран бүтээл? Яа тэгэл нэг зүрх сэтгэлийн эмоц гэж байдаг байхгүй. Одоо тэр нь одоо яа дэ унтж явахдаа нэг сонин зүйлэл нөгөөдгөө ингээд өглөө босгоод цаас нөгөө юун дээр буулгана. За тэгээ сүүлийн үед бол нэг согтуу уран бүтээлүүдээс мэрсэр гарсан. Ямар уран бүтээл? Яагаад тэгээд мэрсэр гарч байгаа байхгүй. Тэгээд шинээр ихлэм бол дандаа. Тэгээд нэг их нэртэй зориулсан бас нэг хань чамдаа гэдэг байдаг. Гэрэн хонгоо хань минь чамайгаан гомдож байсан бол намайг уучлаарай. Гашуунууд юмсанд чамайг согтоогоод гарадгүйсэн бол намайг уучлаарай гэх юм байдаг. Тэрийг юм бас согтоо байхтай бичээл. Яаваа нөгөө хүнд чинь бас нэг уран бүтээл хийхгүй онгод ордгоо үгүй гэж бас тийм байгаад байгаа. Зөв. Тэгээ би ер нь тэгтээ захиалгын дагуу дуу ихтэй ингээд их сони яг тэр үед надад нэг үг орж ирдгүй шүү дээ сони. Аймаа идмэс. Хүнд одоо захиалгын дуу хийд шүү дээ тий. Тэгэхээр амар тийм дуунаж амар хиймэл болдог санагдаад тий. Яг өөрөөс гарцсан юмуд яагаад хүнд хүрээд байгаа юм санагдаад тий сони. Тий. Бас аймгүй болчдөг ч юм уу сүнсгүй болчдөг ч юм уу мэдгүй. Найз тэрийг өвдөс ойлгохгүй шүү дээ. Гэтэ дууны үг бол өвдөс энэ одоо дууны төрөл биш шүү дээ. Одоо нийтийн одоо хүртэл болгож байгаа дууны төрлөөс дууны үг бол хамгийн амттай байх хэрэгтэй юм бэл. Ер нь бол. Зөв. Тий. Дууны үг амттай байжээж сүнслэг ай төрж байгаа байхгүй. Одоо тэгжээж хүмүүс тэр дууг одоо дагаж дуулдаг ч юм уу те. Дууны утга агуулгыг ойлгоод жагаа ах чинь бас их өөрөө гоё аяз хутдаг шүү дээ. Гоё дуутай тий. Аав ерөөсөө ихэнх л дандаа өөрийнх нь дууны үг аяна өөрөөс. Аав чинь классик байхгүй. Чи аавынхаа яг ямар дуун дуртай вэ? Хөө бүх дуунд нь дуртай шүү дээ. Тэгээд онцлоод хэлбэл бас энэ бас их надад гэлтэй. Хамгийн гоё тэр нөгөө сэтгэл сэргээж баяр бэлгэлсэн этгэл дүүрэн чиний минь мишэл энэ дуу амар шүү. Пүү яа хүүхд багтаа амар сонсдог. Тэгээд нөгөө аавын нөгөө тиймэн би нэгэн зүүнний сутан биш тэр тусман гэрийн тармилд тэгээд амар гоё те. Тий. Тэр үн амар гоё шүү дээ. Яг бодит амьдралыг харуулсан. Тий. Гэрийн тармилд амьдралтай үг дээ те. Өчиг бодолтой андаа. Гэрийн тармилд цэцэг шиг ч юу гэсэн үг. Хэр багийн дууны үг ийм орж ирэх үү? Тий. Чи бодлоо гэрийн тармилд цэцэг биш гэж.